За сайн байцгаана уу. Хавтган гүшүүрэгт механизмын кинематик шинжилгээ хийх. За хавтган гүшүүрэгт механизмыг 3 аргаар хийдэг. График аналитик буюу планы арга, аналитик арга, диаграммын арга гэсэн ийм 3 аргаар хийж үздэг. Тэгээ за хавтган гүшүүрэгт механизмын кинематик шинжилгээгээр дараах 3 үндсэн асуудлуудыг шийдвэрлэнэ. За нэг дэх асуудал бол механизмын мөчүүд дээр орших цэгүүдийн траекторийг байгуулах механизмын бүтэн нэг циклд буюу нэг мөчлөгт гэсэн. За улмаар дахир голын өгөгдсөн байрлалд кинематик хосууд дээр орших цэгүүдийн шугамуу хурд болон хурдтгалууд мөчүүдийн харьцангуй өнцөг хурдтгалуудыг тодорхойлох явдал юм аа гэж. За өнөөдөр энэ 3 аргуудаас бол бид өнөөдөр энэ нэгдэх арга буюу график аналитик буюу планиметр ашигласан энэ аргыг үзье. За энэ аргыг үзэхийн тулд бол бид өмнө бол онлын механикийн хичээл дээр үзсэн цэгийн нийлмэл хөдөлгөөний тухай ойлголтууд, хатуу үеийн хавтган хөдөлгөөний тухай ойлголтууд, хатуу үеийн энгийн хөдөлгөөний тухай ойлголтууд, тэдгээртэй холбоотой онлын үндслүүд болон холбогдох мэдлэгүүдийг бол эзэмшсэн байх ёстой гэж. За тэгэхээр бид график аналитик аргыг бол юун дээр суурилдаггүй гэхлээр зэрэг туйль сонгох арга. Бид бол бас өмнө онлын механик дээр бол бас өтсөн байна. За тэгэхээр зэрэг ямар нэгэн ийм нийлмэл хөдөлгөөн хийж байгаа ийм хатуу биеийг авч үзье. А Б. За энэ хатуу бие бол ийм байрлалд ирсэн юм а гэж үзье. Ийм байрлалд ирсэн юм а гэж үзье. Ийм байрлалд ирчээ гэж. Энэ. За энэ байрлалд. Энэ бол А штрик, Б штрик гэсэн ийм байрлалд ирсэн гэж үү. Төгсгөлийг завсарт хийсэн хөдөлгөөн. Энэ бол ингэж ирэхдээ хугацааныхаа бүх явцын туршид ингэж явсаар ингэж ирсэн. За энэ хөдөлгөөнийг судлахдаа бол бид нар яадаг вэхээр ингэн. Эргэх давших хөдөлгөөнүүдэд задлаж судлана. Тэгэхээр зэрэг бид нар сая одоо задлаж судлана гэвэл ингэж давшичгаад ингэж эргэж гисэн юм шиг хөдөлгөөнд энэ бүх хугацааны туршид явсан хөдөлгөөнийг задлаж судлаж болох нэ гэж. За тэгвэл энд нэг ямар зүйл байх вэ гэхээр давших хөдөлгөөний энэ цэгийг бол бид нар туйль цэг гэж үзээд туйль цэгийн хөдөлгөөн дээр туйлыг тойрон ирэх үеийн хөдөлгөөнийг геометр нэмчихвэл энэ Б цэгийн бүрэн хурд тодорхойлогдох боломжтой гэж. За тэгвэл энэ давших хөдөлгөөнийхөө үед А цэгийн хурд нь Б цэгийнхаа хурдтай ижил байна. Давших хөдөлгөөнийх нь туйль цэгийн хурдан дээр энэ чинь бүх мөчүүдийн давшаад ирсэн гэсэн үг шүү дээ. За тэгвэл А цэгийн шугамуу хурдыг А цэгийн буюу туйль цэгийн шугамуу хурдыг энэ Б цэг дээр зөөгөөд ирье гэж. За тэгвэл энэ бол энэ мөчийн хатуу биеийн давшсан хөдөлгөөнийх нь хурд. Тэгэхээр зэрэг туйль цэгийн хөдөлгөөн давших хөдөлгөөн, туйлыг тойроод эргэж байгаа хөдөлгөөн эрх хөдөлгөөн. За тэгвэл энэ чиглэлд эргэсэн болвол энэ эрх хөдөлгөөнийх нь хурд нь Б цэгийн хурд болвол А туйлтай харьцуулсан хурд юм а гэж. Энэ бол энэ АБ-д перпендикуляр хурд байх юм. За тэгвэл энэ хоёр хурдыг геометр нэмбэл тухайн Б цэгийн абсолют хурд олдно гэж. За нэг тэгштгэлийн нэвчээ. За Б цэгийн хурд болвол туйль цэгийн хурдан дээрээ туйлыг тойрон эргэх үеийн хурдыг вектор нэмсэнтэй тэнцүү юм. За энийг бид нэг тэгштгэл бий. За бид нарт нэгэнтэл туйль цэгийн хөдөлгөөн дээр туйлыг тойрон эргэх гэдэг хөдөлгөөн байгаа бол эрх хөдөлгөөний үед бол үндсэг хурд зайлшгүй үүснэ. За үндсэг хурд нь бол Б-гийн А-та харьцуулсан үндсэг хурд нь
B-ийн А-тай харьцуулсан шугамн хурдаа хуваах нь энэ мөчийнхаа бодит уртад харьцуулна. За энийг бол 2 гиа гэж. 2. Энэ бол бидний нэгжийн систем бол метр секундээр бодогдох ёстой. Энэ бол радиан секундээр бодогдно гэж нэгж нь. За нэгэнт бид нар энэ хурднаас энийг авч бодсон учраас бидний онлайн механик дээр үзсэн ёсоор бол энэ эрх хөдөлгөөний шугамн хурд эрх хөдөлгөөний туйлцагтай харьцуулсан туйлыг тойрон эргэж байгаа энэ үнцэг хурд 2 болвол нэг чиглэлтэй буюу нэг фазд оршино гэсэн үг. За хурдыг ингэж тодорхойлох юм. За хурдтгалыг энэ дээрс эхлэе. За нөгөө бит маань бас л ийм хөдөлгөөнөө хийсэн гэж үзье. Бид нар бол эргэх давших хөдөлгөөнүүдэд задлж байгаа гэсэн үг. Энэ бол бидний задлсан ийм зураг гэж. Уг нь бол яг энэ байрлалаас А байрлалаас А1 байрлалд ирсэн B1 байрлалд ирсэн зүйл шүү дээ. Энэ ингэж хугацааны турш яваад ингэж ирсэн гэсэн. Тэгэхдээ бид нар задлж байгаа хөдөлгөөн давших эргэх хөдөлгөөнүүдэд задлсан гэсэн. За энд бол бас л нөгөө А цэгийн шугамн хурд нь бол давших хөдөлгөөнийхөө үед Б цэгийнхаа шугамн хурдтгалтай хурд нь ижил мөн шугамн хурдтгал нь ижил байна. За тэгвэл энэ А цэгийн шугамн хурдтгалыг энэ Б цэг дээр зөөгöd ирье гэж. Нэгэн тал давшаад ирсэн хурдтгал юм чи энэ дээрээс ижил шүү дээ ижил. За туйл цэгийн хурдтгал дээр туйлыг тойрон эргэж байгаа. А цэгээ тойроод эргэж байгаа энэ хөдөлгөөн нь бол мэдэн нэгэн тойроод эргэж байгаа бол биднэрт хатуу үеийн эрх хөдөлгөөний югаар төв тэмүүлэх хурдтгал тангенциал хурдтгал буюу шүрэгч хурдтгалууд энэ Б цэг дээр үрснэ. За тэгвэл энэ чиглэлд бол биднэрт юу байх вэ гэхээр зэрэг нормал хурдтгал Б-ийн А-тай харьцуулсан нормал хурдтгал энд үсгэнэ. За тангенциал хурдтгалыг энэ чиглэлд авъя гэж. Энэ бол энэ хоорондоо перпендикуляр байна. Энэ тангенциал Б-ийн А-тай харьцуулсан тангенциал хурдтгал байна. За тэгвэл эдгээрийн геометрийн нийлбэрийг бичье. Ер нь бол ингэсэн. Туйл цэгийн хөдөлгөөн дээр туйлыг тойрон ирэх үеийн хөдөлгөөнийг геометр нэмбэл хурдтгал нь гарна, хурднж гарна гэсэн. За тэгвэл Б цэгийн бүрэн хурдтгал болвол туйл цэгийн хурдтгал нь бол А буюу давших хөдөлгөөний хурдтгал энэ дээр Б-ийн А-тай харьцуулсан нормал хурдтгал дээр нэмэх нь Б-ийн А-тай харьцуулсан тангенциал хурдтгалыг вектор нэмсэнтэй тэнцүү юм гэж геометр нэмэ. За энийг 3 томьёо гиа гэж. 3 томьёо. За нэгэнт бид нарт бол туйлыг тойрон эргэх хөдөлгөөн гэж байгаа бол туйлыг тойрч эргэж байгаа бол үнцэг хурдтгалтай байна гэсэн үг. Үнцэг хурдтгал. За үнцэг хурдтгал нь бол Б цэгийн А туйлтай харьцуулсан үнцэг хурдтгал нь энэ тангенциал хурдтгалаас уламжилж бодно гэж. Энийг бол бид нар бол онлайн механикийн хатуу үеийн энгийн хөдөлгөөнүүд дээр бол мэднэ. За L A B D хуваана гэж. За энийг 4 томьёо гиа гэж. За энэний нэгжийн систем бол метр секунд квадрат. Энэ нь радиан секундын квадрат байна. За энэ үнцэг хурдтгалын чиглэл бол тангенциал хурдтгалаас авч бодож байгаа учраас энэ тангенциал хурдтгалтайгаа нэг мужид буюу эпсилон Б-ийн А буюу үнцэг хурдтгалын чиглэл энэ хоёр нэг чиглэл байна. Үнцэг хурдны хүн бас энд нэг чиглэлтэй байна гэсэн үг. За бас нэг тохиолдол бол ийм тохиолдол байна. Нэгэнт энэ геометрийн тооцохгүй хэрнээ цэгийн нийлмэл хөдөлгөөн хийж байгаа юм шиг тийм тохиолдол байна. За тэр тохиолдол ямар тохиолдол байх вэ гэхээр бидний нэг кулист механизм дээр
Кулист механизмыг бол хатуугийн хавтгай нийлмэл хатуугийн хавтгай механизмын хувьд болвол английн үтцсэн байна. За 1-р мөч, энэ бол 2-р мөч, энэ хосыг бол А кинематик хос гэх. За А кинематик хос болвол цаана юу байх вэ гэхээр 1-р мөчтөр байх А цэг, А1 цэг, 2-р мөчтөр байх А2 цэг гэсэн ийм 2 цэг гэсэн үг. 1-р мөч А, 2-р мөч А2. За энэ дээр энэ чиглэлд болвол энэ 2-р мөч омега 2 гэсэн өнцөг хурдтай эргэж байсан юм гэж бодъё. Энэ кулис дээгүүрээ энэ 1-р ползон болвол энэ чиглэлд давших хөдөлгөөн хийж ирсэн юм гэж бодъё. А1 нь А2-той харьцуулсан хурд гэсэн. За тэгвэл бид нар энэ ползоныг аваад харахаар энэ Б төвтэй харьцангуйгаар омега 2 гэдэг өнцөг хурдаар зөөгч хөдөлгөөнтэй энэ хөдөлж байгаа энэ кулис дээгүүрээ энэ ползон маань давших харьцангуй хөдөлгөөн хийж байгаа, нийлмэл хөдөлгөөн хийж байгаа мөч гэсэн үг. Нийлмэл хөдөлгөөн хийж байгаа мөч. За тэгвэл энийг бид нар гэж бичнэ. Онлын механикийн одоо цэгийн нийлмэл хөдөлгөөний вектор дэгшгэлийг бичдэг шиг А1 цэгийн бүрэн хурдыг тодорхойлъё. За А1 цэгийн бүрэн хурд гэдэг бол Б төвтэй харьцангуй зөөгч хөдөлгөөний хурдан дээр энэ А2 буюу энэ кулистэйгээ харьцангуй давшиж байгаа энэ хурдыг релятив хурдыг вектор нэмсэнтэй тэнцвэн. За тэгвэл ингээ харьцангуй хөдөлгөөний хурд. За зөөгч хөдөлгөөний хурд бол А1-ийн Б-тэй харьцуулсан хурд. Энэ дээр нэмэх нь харьцангуй хөдөлгөөнийх нь хурд нь А1-ийн А2-той харьцуулсан харьцангуй хурдыг вектор нэмнэ гэж. За нэгэнт бид нар энэ хурдны чиглэл бол дээшээ анхнаас өгөгдсөн энэ А1-ийн Б-тэй харьцуулсан хурд бол энэ өнцөг хурдныхаа чиглэлийн дагуу чиглэлд энэ чиглэлд Б А-гийн 1-ийн Б гэсэн энэ хурд байна гэж. А1-ийн Б-тэй харьцуулсан шугамарт. Энийндээ бол перпендикуляр байх юм. За энэ хурд дэгшгэлийг 5 дэгшгэлгий. 5. За одоо хурдтгалын тодорхойлъё. Хурдтгал. За хурдтгал бол зөөгч хөдөлгөөний хурдтгал дээр. За зөөгч хөдөлгөөн нь нэгэнт эрх хөдөлгөөн байгаа учраас А2-ийн Б-тэй харьцуулсан нормал хурдтгал нэмэх нь А2-ийн Б-тэй харьцуулсан тангенциал хурдтгал. За дээрэс нэмэх нь харьцангуй хөдөлгөөний хурдтгал нь А1-ийн А2-той харьцуулсан релятив харьцангуй хурдтгал. За корреляцийн хурдтгал. Нэгэнт давших ус хөдөлгөөн зөөгцөн хөдөлгөөн нь бол давших ус хөдөлгөөн байгаа тул корреляцийн хурдтгал үүснэ. За корреляцийн хурдтгал нь А1 ползооны корреляцийн хурдтгал. За 6 томьёог ягч. За дараагийн хичээлүүд дээр жишээн дээр эдгээр одоо дэгшгэлүүд болон энэ чанаруудыг кинематик чанаруудыг ашиглаад одоо жишээ бодох юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа.